Сайн байна уу? Айх үзэх подкастын маань 3 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаартаа бид нэр бор борын бэлцуухаа гээд Монгол ардын уртын дууг сонгож авсан байгаа. За энэ дууны тухай товчхон мэдээллийг хүргвэл Эхлээд бор борын бэлцуухаа гээд дууныхаа үүссэн түүхийг ярьсан дээр хаа гэж бодож байна. Тэгээ ер нь олон түүх домогтой байдгийн байл л та. Нутагт олон янзаар яригдсан байдгийн байл. Тэгээ ерөнхийдөө яг хаалх чигтээ хаалх монголчууд ерөнхийдөө тархсан нийтлэг домгийг авч ярьсан зүгээр хаа гэж бодож байна. Тэгээ домог нь яасан бэ гэхээр баргын хошуунд буюу одоо өвөр Монголын нутаг барга хошуунд нэг сайн хөөгээд их олон адуутай баян байж л дээ. Тэгээ тэр хүний биеийн чилээрхэд өвчин зовлон ороогод байхаар нь ар Монголоос Хүүхэн утгыг залж аваачиж үзүүлсэн байна. Тэгсэн чинь Хүүхэн утгт үзээд за танаа адуунд чи 33 шарга морь байд юм байна. Энийгээ зайлуулвал чиний бие чинь дээрдэж амчаа аврагдана гэж хэлж л дээ. Тэгсэн өнөөх баян морьдоо харамлаад өөрөөсөө зайлуулж чадахгүй байхаар нь Хүүхэн утгт 2 шөнө отолж жагаад 3 дахь шөндөө хулгай хийгээд хөөгөө яваад өгчдөг байхгүй. Тэгээд хөөсний мэдээд араас нөгөө адууных нь манаач нар нэхүүлээд араас нь илдээд тэгээд гүйцэж чадалгүй Хүүхэн утгыг алдсан байна. Тэгээ Хүүхэн утгт нөгөө 33 шарга морио хөөж явсаар байгаа 40 хоног хөөгөөд долнууртай аваачаад зарж борлоод арилдсан байгаа юм л та. Тэр хооронд нөгөө сайн хөөгээд баяны чинь энэ сайжраад богдод зарга үүсгэсэн байна. Хүүхэн утгт манай адуунаас 33 шарга морийг аваа явцаа гэд. Тэрийг мэдсэн богд Хүүхэн утгыг дуудаж аваачаад хатруулаад сайн хүү ноёны өмнө хэргийг хүлээл гэсэн байгаа юм л та. Тэгэд хэрвээ үнэн зөвөөр нь хүлээх явцдаа Хүүхэн утгт ямархуу цэсмийн 33 шарга морийг хаагуур дамжуулаад хаана аваачаад яаж хийж зарсан үрсэн тэргүүрээ юу хийсэн тухайга нэггүй хэлгээр дөрвөн мөчөлт хэвтгээд дуулсан байна. Хэвтээгээрээ дуулж. Тэгээ өчгөө дуулж өгсөн байгаа юм л та. Тэгээд яг дуулж дуусаад өндийгт нь элгэн доороос нэг бор бэлцухаа гараад нисээ явчихлаа. Тэрийг харсан богд сайн хүү хоёрын бодол нь өөрчлөөд заргаа буцаасан байна. Тэгэд манай Хүүхэн утгт богдын тэр лүндэнгээс амиа аврагдаад гарахтаа төр байсан цагт хулгай байдаг юм аа. Сэг байсан газар боохоо байдгийн гэж хэлээд ерөнхийдөө тэр цагаас хойш ерөнхийдөө сайн ирийн замналаар явцсан юм шиг байна. За дууны түүх нь бол ийм. Үүссэн түүх нь бол харин Хүүхэн утгт гээд ямар хүн байсан бэ гэдэг бас намтар нь байгаа шүү дээ. Энэ бодит хүний. Тэнгүүд намтрын бас товчхон ярьсан дээр бахаа гэж бодчих. Намтар дээр нь болохоор 1900 онд одоогийн Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд яг ядуу айл хүү болж мэндэлсэн байгаа юм л та. Тэгээд аав ээж нь багад нь нутгийнхаа нэг ламд шав оруулаад тэгээд тэр цагаас хойш нутгийн хийдтэй шавлан сууж бурхан номын мөр хөөсөн байна. Тэгээд овоо гайгүй ер нь ном эрдэмтэй гайгүй гэж танигдаад мэрэгэн төргнээр нутаг олондоо танигдаад эхэлсэн цагт богдын хүрээнээс саж лам тэргүүтээ том ламнар тэр уг Хүүхэн утгтын хийдэд очсон байгаа юм л та. Тэгээд тэр үед Хүүхэн утгтай тэр саж лам гэдэг том лам танилцаад ойр дотн явах болсон юм байл. Тэгжээд 1922 онд нөгөө саж ламын хэрэг мандаад дотоод яамныхан тэр саж ламыг баривчлаад хиттийн тагнуул байж болчихгүй гэж хардаад тэгээд өчиг бүхгүй байхаар нь энэ шараад давчаад буудаад алдсан юм байл л та. Тэгээд тэр утгаараа нөгөө доо яамныхан саж ламтай холбоотой нэр нөлөө бүхий лам болон ноёдыг баривчилж эхэлсэн байна. Амралан цэглэн хэмжтэй. Тий. Тэгсэн чинь нөгөө Хүүхэн утгт яг тэр юуг мэдэг дуулчаад ерөнхийдөө цаг бишиж байгаа мэнаа гэд хийдэ ороход сахил санаагаар ороход энэ өвөрлөгч шүү өвгөн Монгол руу цугтаасан байна. Тэгээд цугтааж яваад хэдэн жил болсны дараа 1928
26 онд дотоод яамны чекистүүд ламын дүрд хувилж очоод Өвөр Монголд очоод хүүхэн утгыг баривчилж хороосон гэж намтар дээр бол гардаг юм байна. Тэгээ ер нь намтар хувь хүнийх нь намтрыг үзэнгүүд бас энэ дууны үүслийг үзэнгүүд яаж ч нэг сахил санаараа орхиод гинт чихлийн сайн ирийн замлаар явахгүй штэ. Тэнгүүд яг амьдрал дээр нэг цаг үе биштэй цаг үеийг нөлөөлөд эхлэнгүүт тий би ингэж хийдэд ном уншиж суух нь хэр үр дүнтэй арга мөн үү биш үү тий. Тэгснээс баргалж ядарсан ардад хоногийн хоолыг залгуулад чихлийн сайн ирийн замналаар явах нь зөв юм байна гэж өөрөө бодсон болов гэж би таамаглаад байгаа. Бас байж болох юм. Тий. Ялцгүй тэр үеийн цаг нөхцөл байдал бол нөлөөлсөн л ахал та. Тий. Тэгээ саж лам гэдэг энэ лам яригдаад байгаа шүү дээ. Энэ яадаг лам байсан гэхээр Богд хааны торгон цэргийг захирахаар төвдөөс ирсэн том лам байсан юм л дээ. Айгүй эрдэм мэдлэгтэй бас цэвсгийн эрдэнд тийм гарамгаа хүн байсан юм лээ. Лам мөртлөнгөө цэвсгийн эрдэнд гарамгаа. Тэгэл 22 онд саж ламыг дотоод яамархан баривчилд устгаал ерөнхийдөө нөгөө их хил мөртүүлтийн анхан шатны юмнууд яваад эхэлсэн байна. Цэрэг үүднээс л энэ саж лам хүүхэн утгад хоёр холбогдсон юм лээ. Энэ одоо энэ дээр гарч байгаа зураг нь бол саж лам хүүхэн утгад хоёрын зураг байгаа байхгүй. Хүүхэн утгад тэгээд хүмүүс л ярихдаа их сайхан царай зүс сайтай тий. Би нэг уншсан байна нэг ямар ч ингэл одоо энэ сайн ир гэж явж байгаа шүү дээ. Хөдөө гадаа явдна хонож өнжиндээ. Тэг явж байгаа ч гэсэн ерөөсөө ингэж царай алддаггүй амар царайлаг хэврээл байгаад идэг. Тэгээд ингээд гаднаас нарахад тийм эмхтээлийг шинжихтэй тийм хүн байсан гэж бас нэг уншсан юм. Тий. Тэгээд баргалж нөгөө ноёд хатад очиж хүүхэн утгад үзүүлэхээсээ илүү ном гүрэм уншуулахаас илүү зүгээр барааг нь харах гэж ярилцах гэж очдөг байсан гэж ярьд юм бэл. Ярилцахаар За тэгээ борын бэлцүүхаа гэдэг дууных нь түүх нь бол тэр 33 шараг адуутай холбогдож байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө ч гэсэн сахил санаваараа жоохон хөндөрөөд сайн ирийн замналаар явах мөчтөө бол адуу хөөсөн байгаа, хазаар гүйлгсэн байгаа. Тэгэл тэр цагаас эхлээл ер нь энэ борын бэлцүүхаа дуулж эхэлсэн юм шиг байгаа шүү дээ. Гэхдээ бас энэ яг найр наадам дээр дуулахад бас тохиромжгүй гэдэг санагдаад байна. Тий. Тэнгүүд бас социализмын үед бол энэ борын бэлцүүхаа бүр дуулахыг огт хоригдж ирсэн юм лээ. Яагаад гэвэл энэ чинь хулгайч хүний тухайд дуулаад байна гэдэг. Тэр хүнтэй холбогдоод байна энэ дуун гэдэг утгаар бичсэн баг тий. Гэтэ одоо ч гэсэн энэ ер нь гайгүй нэг эрдэм мэдлэгтэй энэ гайгүй эрдэмтэй гэж яригддаг хүмүүс бол энэ хүүхэн утгад ер нь шилийн сайн ирдүүдийг л шилийн сайн ир гэдгээр нь биш ер нь хулгайч гэдэг огтгоноор нь ойлгох юм билээ л дээ. Яг хоо хийж байгаа арга нь бол тэмцэж байгаа тэмцэл нь болохоор яг хулгайн замаар байгаа юм л та. Гэхдээ энэ цаанаа бол нөгөө цаг үе биш байсан те. Тэмцэх ганц нөгөө юм нь болохоор өөр эр биеийнхээ сайнаар, эмэлт мөрнийхээ сайнаар тэмцэх зам байсан. Түүнээс нөгөө цэргэлэн хөдлөх боломж байхгүй байсан байна. Болохоор л ингэж нэг нэгээрээ нэг шилд гарч төр засгийн нөгөө манжийн хуулийг сахгүй гэж үздэг байсан юм байна л та. Тэгээ борын бэлцүүхаа гэдэг дуугийн сонсонгууд чамд ер нь ямар хэн мэдрэмж төрж байна? Яг энэ нөгөө нэг ингэж түүхийг уншихаас өмнө бол борын бэлцүүхийг сонсохоор нэг тийм ахгүй хөдөө боддог байсан. Нөгөө би нөгөө хэлчихсэн маск production гэж баахан ярьсан маск биш байсан. Нөгөө хашин шог дээр ингэ гардаг. Тэгээ яг тэр үеийг анх сонсоод яг тийм нэг арга үсэн тэгэл л ягаад ч юм өшөөд толгоонд яг тэр үеийн дүрслэл ингээд бууж ирээ. Нэг арга үсэн Монгол сайхан аялаад явж байгаа. Ингээд анх одоо ингээд сонсч ихснээс түүхийн ингээд танилцаад эхлэнгүүд юу анхны ойлголт чал өөр байгаа. Энэ сайн ирийн хотготхүүний дуу байсан байх тий. Тэрний үйл хэргийн дуу байсан юм байна гэж ойлгож байгаа. Түүнээс анх сонсохдоо шовоо муу тий ахуу бодогдоод нэг бодол хөвөрдөг гэсэн. Сүүлдээ яг л энэ хүүхэн утгатай дүрийг бодох болсон л та. Тэгээд хүүхэн утгад гэ ярина штэ. Тэнгүүд одоо энэ борын бэлцүүх дээр яг хүүхэн утгатын тэр сайн хүү ноёныхоос тастаж хөөсөн 33 шарган мөрний тухай үйл гардаг тий дуун дээр. Тэгээд дууны шүлгийн үнч бүр нэг нэгэнгөө ямар
33 шарга мөрийг яаж хөөж явсан те. Хөөж те. Хөөж явахдаа ямархуу дээл хувцастай өөрөө байсан. Ямар мөрөн унж явсан. Ямар хазаар имэйл тохож явсан гэж нэг тэнгөө өөрийгөө тооцсон байдаг л та. Тэгэд шүлгийг уншиж өгвөл зүгээр хаа гэж бодож байна. Бор борын бэлцуухай босон суугаад жиргэнд болзошгүй жаахан хүүхэн хутагт баруун хошоо зориод гарлаа. Хар талын манаа чинь харин ч хэцүү манаа чинь хоёр шөнө утлаа хойд шөнө авлаа. Айл ах дүүгээр нь бууж адууных нь манайг туршлаа шүү. Улсыг нь унтахаар унаг даагийн үлдээлээ шүү. Баян баргын адуунаас баруун хоош нь хөглөө шүү. Байсан олон баргууд нь бараагийн минь харуулж хоцорлоо шүү. Хөөсөнхөн адуу минь 33 шарга 3-аас бусдын цөмөөрөө усан тэлмэн жороо шүү. Унаг даагийн хэвтээ дээр ус бүхний нунтаа дээр шөн дундын үед шүлэг нойр нь ихэнд шүү. Нойр муутын гадуур нүргэсгийч гарлаа. Нохой муутын гадуур даргиулсгийч өнгөрлөө. Унсанхан мөрмөн бол уургын ул анз ирд шүү. Хөтөлсөнхэн мөрмөн бол хонин тэлмэн жороотой шүү. Тогсонхон эмээлийн минь бол тохой зандан бүрэгтэй шүү. Хавсарсан тохон минь бол хам бүрэгдийн чандруу шүү. Дөрөөслөнхөн дөрөө минь бол 40 лангийн жижүү шүү. Өгсөрсөнхөн гүлэн минь бол усан санхүү гүлэм шүү. Хазаарлан хазаар минь бол хажуу жижүү. Заавчлаа. Хазаарлан хазаар минь бол хаажуу жижүү мөнгөтэй шүү. Худрагсан худраг минь бол хуруу дудаа мөнгөтэй шүү. Барьсанхан ташуур минь бол барин дэлэм зандан шүү. Чирсэнхэн уурга минь бол шилийн голын бургас шүү. Олмолсон олон минь бол Олмолсон олон минь бол ороо бугын шандас шүү. Жирмэлсэн жирэн минь бол жирэн бугын шандас шүү. Яах гэдэг юм бэ? Заавчлаарай. 72 товчтой даадар хамбан дээлтэй шүү. Бүсэлсэн бүс минь бол бүүдэн хийтэй хамб шүү. Малгайгийн минь хэлбэл магнит хоргоо хийтэй шүү. Гутлыг минь хэлбэл 32 угастай шүү. Саадаг номыг минь харвал сайн нэрийн шинжтэй шүү. Санчиг үсийг минь харвал сайхан эмэгтэй янзтай шүү. 3 марал гудайхад гургалдайн даваагаар давлаа шүү. 7 бурхад сонгооход долноор хотод хүрлээ шүү. Үр шүн хагасад утайн даваа давлаа шүү. Үдшийн бүрийн дундуур үйлс хотод очлоо шүү. 40 хоногийн замыг дөрөөн дээрээ туллаа шүү. 4 зүйлийн бэрхийг даван туулаад гарлаа шүү. Алалсан газрыг минь бол аав минь ч үдсэн болоосай. 13 сарвийг минь ээж минь ч үдсэн болоосай. Дагуулсан дагуул минь бол 75 дайчид шүү. Ханилсан хань минь бол халамж сайд хаян хэрваа шүү. Угтаж авах нөхөр минь бол уран манд шиг найдан шүү. Харж авах нөхөр минь бол хатан зоригт гомб шүү. Хүлээж авах нөхөр минь бол хүүхэн дар их хорл шүү. Алсыг заах нөхөр минь бол аврал ихт дамдин халбаа шүү. Миний заяа таарвал манан бутан татна шүү. Та нарын заяа таарвал талын донд гүсээрээ. Хөх хотыг хөвөөлүүлээд ар хотыг хаяалуулаад 8 хотыг оруулаад 80 лангаас дүүлэгчлээ. Хүүдээ бэлэг болгож агаар зандан аяг авлаа шүү. Ээждээ бэлэг болгож эрдний занан их авлаа шүү. Ахтаа бэлэг болгож алаг манан хөөрг авлаа шүү. Эгчдээ бэлэг болгож эмэг бүгж авлаа шүү. Хүүдээ бэлэг болгож хүлэг морь авлаа. Дүүдээ бэлэг болгож дүүгүүр тоглоом авлаа шүү. Хандаа бэлэг болгож хамб торг авлаа. Дагуулдаа бэлэг болгож даадар хамб авлаа шүү. Өгтүүлдаа бэлэг болгож усан санхүү авлаа шүү. Хүлээж авах нөхөртөө хүрэн тэрэм авлаа шүү. Алсыг заах нөхөртөө алтан эрдний бүс авлаа. Харж явах нөхөртөө халиу булга авлаа шүү. Айлхандаа бэлэг болгож аншиг шаншиг юм авлаа шүү. Ус нутгийнхандаа зориулж өвөө цувуу юм авлаа шүү. Хийж яваа ажил минь бол хулгай самууны ажил шүү. Явж байгаа хорвоодоо яг таарсан ажил шүү. Энд зүйлсээ бодож эрдний ганжуур бүтээлээ шүү. Хойд зүйлсээ бодож хонь бодисод бүтээлээ шүү. Энэ дууны нэр нь бор борын бэлдуухай шүү. Эрдэмтэн мэргэд нараас шүлэглэн холбож зохиосон шүү. Энэ дуу адуулаад элен садан бүгдээрээ ингүй цэнхийн далайд инх амар жарган шүү. За ийм урт одоо 36 төрлөختтэй дуу гэдэг юм л та. Тэнгүүд яг энэ дуун дээр бүх юм гарч ирэхгүй те. Ямар морин унж явсан. Ямар имэйл тогтсон те. Ямар дээлтэй байсан. Хаана аваач 80 лангаар зарчихлаа гэж юм те. Тэгэнгүүтээ зарсан мөнгөөрөө ахтаа амраг садандаа бэлэг авсан байна. Бүр айлдаа бэлэг авсан байна. Тэгэнгүүт нөгөө яг өөрийнхөө зөвтгсөн ч гэмээр нэг төрлөө байгаа байхгүй. Тийм байна. Хийж яваа ажил минь бол хулгай самууны ажил шүү. Явж байгаа хорвоодоо яг таарсан ажил шүү гэх. Тийм. Яг тийм цаг ороо усгаа болсон тий. Орилж бурхан шашин гэхээсээ илүү ингэж явах нь илүү
буян болох таараад юм шиг шүү тий. баг тий. Яг таарсан шүү гэдэг утгаар нь илэрсэн баг л та. Тэгээд ийм огт төрөлхтэй сайхан дуу байна да. Бид нар бол сонсохоор бол эхний нэг төрлийн сонсоод байгаа шүү дээ. Яг бор юм бил цохоо гэдэг нь. Тэгээд за энэ огт төрлийг дуучид олон янзаар дуусан байна. Сүүл залуу дуучид дуулсан байна. Дээрийн алдартай дуучид дуулсан байна. Чамд энэ бор бил цохог анх хин гэдэг дуучны дуулснаа сонсч байна. Надад бол хамгийн их таалагддаг нь Нороо Банз тухайн дуулсан. Тэгээ бас Хонгор зул тухайн дуулсан хоёр ерөнхийдөө хамгийн их таалагддаг. Тэгээ бас нэг өрмөц гэх юм уу нөгөө нэг ингээд яг ингээд нэг юм бясалгаж юм шиг ингээд нэг бодож явах үедээ ч юм уу тийм яг хөдөө явж явах замдаа ч юм уу ганцаараа ингээд чихвчээр сонсоод явхад бол юу наран дулан бичийн дуулсаар бас сонсголонтой санагддаг. Сонсоход. Наад гэсэн сүлдүүд би наран дулан дуучны дуулснаар илүү сонсоод. Тэнгүүд яг би өмнөх дугаар дээр хэлсэн чинь ер нь над тийм хөгжмөнтэй гэхээс илүү дангаар яг дуучны хоолоогоор дангаар дуулсан илүү гоё байдаг артын дуул тий. Илүү гоё сонсогддог гэдэг. Ер нь хөгжмөнтэй гэхээс илүү дангаар дууснаад гоё байдаг. Тэгээ би наран дулан дуучныхаар сонсоод байгаа л та. Тэгэж анх бол нөгөө Нороо Банз тухайн дуулснаар танилцсан шүү дээ. Тэгэл танилцаад явж л байна да. Танд энэ дууны ер нь хамгийн их таалагддаг хэсэг нь яг одоо нөгөө нэг төрөлхийн хувьд ингээд сонсоход тэр хэсэг нь хамгийн их таалагддаг гэж хэлвэл. Угаасаа нөгөө эхний төрлөгээр л дуусан байгаа шүү дээ. Эхний төрлөгээр л энэ бол дандаа сонсдог шүү дээ. Гэтэ яг нөгөө алгерма идэр шиг бодвол нөгөө дууг сонсоод илүү үйл явдлын хөөгөөд ингээд бодол ургаад идэв шүү дээ. Энэ дээр бол яг тийм нэг үйл явдлын хөөгөж дүрслэл буухаас илүү зүгээр нэг миний зүгээр дурсамж цэргээд гэдэг нь өмнөх зүгээр амьдралын түүнээс яг нөгөө хийсвэрлсэн юм дүрслэл ч юм уу тийм бодлууд бол нэг яадаг зүгээр яг гоё амьдралаа бодоход дурсамжаа эргэн бодох илүү зохиод байх шиг санагдав. Яг энэ дуун дээр бол. Та жишээ нь одоо ямар хөө зүйлсийг энэ үг сонсож явахдаа бодож байна? Тэгэл өмнөх тэгэл ер нь амьдрал өөрийгөө бодож байгаа. Өмнөх амьдрал ямар хөө байна тий. Яаж явж чинь сэтгэл ханамжтай амьдарч гэнэ үгүй юу гэж бодох л байна. Тэгээ янз бүртэй бодолч. Яг энэ чүлгийн мөртүүдээс л таалагддаг нь бол энэ хийж яваа ажил маань бол хулгай самны ажил шүү. Явж байгаа хорвоо яг таарсан ажил шүү. Гоё мөртүүд байдаг. Тэгээд унсан мөрөм нь бол уургын улаан зэрч хөдөлсөн мөрөм нь бол хонин тэлэн жороотой шүү гэдэг. Яг сайн мөрний шинжийг бүрдсэн хоёр мөрөө унаал явсан байгаа шүү. Тэр 33 шарга мөрийг хөг тий. Энэ дээр бас нэг миний нэг уншижсэн нэг юун дээр нэг домог гэх юм уу? Тийм юм дээр болсон чинь нэг сая энэ дээр нэг гарсан шүү дээ. Тэр нэг 33 шарга мөрнөөс яг 3-аас бус нь усан тэлэн жороо байсан гэдэг. Тэгэнгүүт нэг миний уншсан нэг домог нэр чи амар олон төрлийн домог байгаа ш тийм хэд хэдэн хувилбартай нутаг тэгээд хүний одоо нэг ам дамжиж явсаар байгаа тэг өөрөлдсөн хүн болгоны ингэ мэддгүүд ингээд айгүй өөр болсон. Тэгэнгүүт миний нэг уншсан домог нэр гэсэн 30 ийм нэг тэр тухайн нутагт нэм амар ад тэтгэрх юм уу тийм шулам тиймэрхүү зүйлс ингээд нэг ингээд дийлдэхэ болоод тэгээд тэр дийлдэхэ болох цагт нэг энэ хэнийг манай энэ хүүхэн утгыг дуудаад даруулахаар ерөнхийдөө эрдэм чадaltaй болохоор ингэж дуудаад даруулахаар дуудсан. Тэгээд тэр үедээ олонгууд нэг 30 ингээд хөөд зайлуулах гээд очингууд ингээд шарга мордын дунд ороод ерөнхийдөө танигдхаа болчиход байдаг гэсэн гинэ. Тэгэнгүүт нэг ингээд яг их одоо нэг юуны ноёныхоо ингээд адуун сүргээс 33 юм шарга морийг тасдаж аваад хөөсөн. Тэгээ адууны манаач ингээд араас нь мэдээж элдсэн. Тэгээд нэг нилийн хол элдсэн нэг 33 шарга морноос нь 3-аас бусны яг ингээд жинхэнэ төрхөө харуулад ингээд ядраад жинхэнэ төрхөө харуулсан гэсэн. Тэгээд яг тэр үед нэг манаач нь элдэж ирээд үнэн чанартай ингээд бид нар бол адуу байгаагүй байна. Ялцчгүй нэг ингээд аз тэгрэн байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ хүүхэн хотгтын чадал хүчийг нь биширчээсэн гэж нэг уншижсэн юм. Тий. Домгууд дээр бас тэгж би бас уншсан. Өнгөт хүүхэн хотгтын дууны судал гэдэг нэг ном байгаа байхгүй. Зохиогч нь Цэдүү баха.
Тэрэн дээр бас би уншиж яхад 20 гаруй ингээд домог байхгүй яг энэ бор борын зохион дууны. Тэнгүүд нутагт ингээд яан зүрээр яригдсан. Тэ. Зарим нь энэ 33 шаргын болохоор шулмас байсан гэдэг байхгүй. 3-аас бусд нь усан тэлмэн жороотой шүү гингүүд. Тэр 3 жороо биш 3 энгийн мөрд нь болохоор яг бодитмөр байгаад адуу байгаад нөгөө усан тэлмэн жороотой 30 боллоо шүү дээ бүр амар. Тэгэхээр шулмас байсан гэдэг байхгүй. Тэгэж домог нь байдаг юм билээ. Тэгэл нутагт янз бүр байх л та. Тэгэл эн чинь одоо дээрийн дуу бараг 100 гаруй жилийн өмнө зохиогдсон дуу гингүүд. Амнаас ам дамжигцаар байгаа тэр заримын солих юм байна те ярьж байгаа хүмүүс нь бас хэтрүүлэгч нэмсэн байх, зарим нь хассан байх. Тэгэл янз бүр болгосон юм биш байлээ л те. Тэгэл арай илүү бодиттой нь саяны бид хоёрын ярьсан л байна л да. Яг хувийн нөгөө намтралтай амьдралтай холбоод үзвэл яг энэ тэр сайн хүн ноёноос л 33 шарга морин туугаал явсан л үнэн л байлээ л те. Ямар ч томтой тэгж гарч байгаа. За тэгээ хоёлаа. Дуугаа сонсч үзгөө. За одоо хамгийн эхлээд аль дуучнахаар сонсгоо. Хонгор зуршгүй ахаар сонсгоёлаа эхлээд. Яг нэг гэрийн хаалга нийтнэр харагдчихэд болохоор айгүй гоё дүрслэлт юм шиг санагдаад байна. Ялцч нэг бороо орцны дараа өөхөө бүтээгээ наран болно дуучнахаар. Тийм үү? Тий. Хонгор зуршгүй татав шүү. За.
ялцчих юм бороо гадаа ороод хаалга нээлттэй. Яг хөө энэ битсэн нөгөө хувилбар нь болохоор яг нэг борооноор л галын нэргэд сууж байгаа л туулсан байлээ л. Тэнгүүд ерөнхийдөө нэг гоё ингэ хөгжин дангаараа туулсан илүү хай сонсолгоос гоё идэгтэй. Яг хаяадаа л сонсол тээ. Гэтэ ер нь л гоё штэ. Нэг натур бол яг ахуй дээр байхад бол гоё хүний хоолоогоор сонсдог гэж гоё штэ. Тэгээ энэ бас борын бэлцүүхад дээр зарим нутагттай штэ. Нөгөө гэрийн жавар хүргэх гэдэг штэ. Тэнгүүд борын бэлцүүхээр дуулж бас гэрийн жавар үргээд гэж байдгийн л. Тэмдэглэгдсэн байна. Тэгээ бас зарим хүмүүс болохоор энэ дууг дуулж байгаа хүмүүс штэ. Мориноос л ойчдгоо гэж байгаа. Оо. Энийг дуулвал мориноос ойчдгоо сайн дуу гэж бас дуулах ирчүүд их дуулах магадaltaй гэж бас бичигдсэн байл. Одоо бол яг нөгөө дуулж байгаа хүмүүс л барагтаал байхгүй тий. Энэ дуучтлаа баг. Тэгтээ бас хэлж мэдэхгүй л энэ би битүүрийн мэдхгүй зөндөө олон хүмүүс дуулдаг ч гэж магадгүй шүү дээ тий. Дээр үед л хөгжүүл сайхан дуулдаг гэсэн бохоо. Тэгэл борын бэлцүүхаа нэр нь ч бас яасан ч гоё тий. Ялч нэг юм бодвол тэр доо бас. Харин ялч юм бодоод байна. За өөр чинь одоо энэ дуу чинь тэгээд нэг зарим хүмүүс л хулгайчийн дуу гэдэг ба штэ тий. Тэнгүүд одоо шилийн сайн ирчүүдийг чинь муугаар ойлгох хүмүүс тий. Адуу мал хөөс нь хулгайч гэдэг ба штэ. Тэнгүүд тэр шилийн сайн ирчүүд ч мэдээж ганц хоёр нэг сайн ирийн нэрийг барьсан дүр төвлсөн нэг төгжилсэг гарууд бол байсан тав. Юу шигээ? Төгжилсэг. Захир төмөр дээр гардаг та. Яана мэдээ байхгүй юу? Гэтэ үзнэ. Төгжилсэг гэж яагаад хэлээд байна вэ зүгээр. Эдгээр чинь сайн иргэнгүүд одоо азар хөвөд өөртөө авахгүй ядуу хүмүүс тараад ард түмдэг ховоодаг байсан юм. Тэнгүүд тэр чөдрийн мөр хулгайлдаг гар яадаг вэ? Зөвхөн өөрөө идэх гэж. Өөрийнхөө хоолыг залгуулж хулгай хийж байгаа. Тэрүүл сайн ирг гэдгөө байсан гэж байгаа юм. Тийм үгүй яаж бодсон шиг хэлэхгүй л ах та. Тэнгүүд чиний бодлоор тийм сайн ирчүүд гэж ямар хөө хүмүүс байдаг вэ? Юу гэж бодчих? Миний бодлоор болвол яг угаасаа нэг торой банд ч юм уу тийм сайн ирсэн тухай ингээд яг ингээд бүрэн судал үзээгүй ч гэсэн сонсоод тий уншаад ч юм уу тэгээд өнгөрцөн байдаг. Тэгээ ер нь сайн ирс гэдэг тэгэнгүүт надад бол яагаад ч юм нэг тийм муухайгаар бол төсөөл үздэггүй. Яа тэгэхээр кинон дээр ч тэр сайн ирсийн тухай ингээд гарахтаа хамгийн сүүлд нөгөө нэг сая жилийн өмнө лөө Монгол гэдэг дөрвөн таны кино гарсан шүү дээ. Тэрэн дээр ихтэл ингээд сайн ирсийг ингээд яг нэг тийм төсөөлөл бий болгож байгаа байхгүй надад гэтэл ингээд ийм морьтой ингэж яваад ингээд хүмүүс ингээд цагаад нөгөө таны дөрөвнөл ингээд хулгайлаад идэг гэд хүмүүс бодоод байдаг гэд. Тэгээд тэр замаар олсон зүйл ингээд цагаад яг ард ирэлтэй хуваалцж байгаа болохоор надад бол нэг сайн арт гингүү тийм муухайгаар бодогдохгүй байгаа. Тэнгүүд зарим газар бол бас энийг сайн ирийн доо гэж ярьд юм лээ. Энэ борын бэлцэхийг зарим газар биш тэ одоо баруун чигтээ болохоор уус энтергээд явна штэ. Тэнгүүд тэр хүмүүс болохоор мянгад ардын ам зохиол гэдэг номон дээр тэмдэглэгдсэнээр бол бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор мөр гэдэг дуу байгаа хгүй. Энэ дуу яг борын бэлцэхтэй адилхан. Ер нь борын бэлцэхаа гэсэн үг гэж аваад байгаа хгүй. Тэнгүүд тэрэн дээр бас үг нь адилхан. Бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор мөр минь бүх чулууны зүрхтэй сайхан чоймбол нэртэй. Унсанхан мөрмөн усан тэлмэн жороо, учирсанхан бие минь очир байны хуйдаан, туусан адуу минь 33 шаргатай, уроос бусна усан тэлмэн жороо гэж явцсан байхгүй. Тэнгүүд яг нэг адилхан тий. Тэгэл яг тухайн үед дуу гэдэг чинь нэгнээс сураал, нэг нь сураал цаашаа өвлөөрөө ингэ яваа. Тэгэл амаа самд хаанаас гэхэд хаана хүрсэн мэддэхгүй шүү дээ. Тэгэл яаж хувьсан ч мэддэхгүй шүү дээ. Тэгэл олон сайхан дүүхтэй мөхтэй дуу байлээ. Хоёлаа тэгвэл одоо Норб онцгойн дууснаар сонсоод тэгээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая да. Хамтран ажилласан Жонон хар музей хамт олондоо баярлалаа. За Норб онцгой